Ерөнхийлөгч хоригдтой танилцчихна л да. Энэ дээр надад нэг 2 3 асуулт байгаа. Нэгдүгээрт ялангуяа энэ Эрдэнэ цог тогшоос асууж. Өмч хувьчил одоо тусгай хамгаалалттай газраас гаргах, оруулах, лиценз ашиглалт малтмалын ашиглалт дээр шийдвэр гаргах, одоо байгалийн нөөцийг удирдах, ашиглах, хамгаалах зэрэг дээр одоо засгийн газар болон бусад одоо засгийн газрын харьяа байгууллагууд үндсэндээ бол эдгээрийн шийдвэрийг шийдэхгүй, шүүх хянахгүй гэсэн үг үү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо иргэн өөрөө одооны орцсон байж байгаа хуулиар энэ хориг тавьсан байж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо иргэн эрх ашиг нь хөндөгдсөн байж байгаа тохиолдолд, зөрчигдөж байгаа тохиолдолд одоо үндсэндээ иргэн эрхээ хамгаалуулж чадахгүй, шүүхээр хамгаалуулж чадахгүй нэ гэсэн үг болж таарж байна. Хэрвээ энэ хоригийг хүлээж авахгүй бол. За хоёр дахь асуудал маань бол одоо бас энэ ерөнхийдөө бол энэ захиргааны хууль маань бол бас ингээд үндсэн хуультайгаа бас нэг зөрчилдсөн дилээ хэдэн зүйлүүд гараад байна л да. Ялангуяа иргэний үндсэн эрхэт харшилтаад байгаа зүйлүүд байж байна. Тухайлбал гэхэд одоо захиргааны хуулинд 3.1-6 дээр үндэсний аюулгүй байдал гэж байсаар байгаа. Тэгтэл дахиад 3.1-7-гийн А, Б гэж оруулаад тэрүүн дээр нь нөгөө үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ орчихсон бас өшөө бусад салбарууд нь одоо батлан хамгаалах, гадаад харилцаа одоо бусад салбарууд бүр тэр чигээрээ салбараараа орчихсон байж байгаа. Энэ нь өөрөө ерөнхийдөө одоо яг энэ хууль зүйн шинжилгээ ухаанд хэр зохимжтой байд юм бэ? Гурав дахь асуудал маань бол одоо энэ үндсэн хуулийн 25 дээр заасан байгаа. Их хурл бол төрийн дотоод гадаад бодлогыг тодорхойлно, аль ч асуудлыг санаачилж хилцэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ аль ч асуудлыг хилцэж болно гэж яхад ерөнхийдөө их хурлаас гарч байгаа шийдвэрүүд нь бол төрийн шийдвэр байдаг, төрийн бодлого байдаг. Түүнээс биш энэ ч ямар нэгэн байдлаар одоо мэдээж улс төрийн намууд улс төрийнхаа шийдвэрийг гаргана, тэр улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс их хурлаар гарсан шийдвэр нь бол төрийн шийдвэр болно гэхээс биш улс төрийн шийдвэр гэж одоо энэ ч бас 3 дээр нь бичсэн байна л да. Тэгэхээр энэ улс төрийн шийдвэр гэдгийг ер нь яаж тайлбарлаж гинэ гэдэг асуулт байгаа. За 3 дахь асуудал болж байна уу да. 3 дахь асуулт маань бол Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай хэлтгэгч ирж ажилласан Монгол улсад 19 оны 4-р сарын 30-наас 5 сарын 23-ны өдөр энэ Мишель Форст гэж хүн ажилласан. За энэний тайлан репорт нь одоо миний өмнө байж байна. Тэгээд энэ тайлан дээр нь ерөөсө 5-6 газарт энэ захиргааны хуультай холбоотойгоор бол бас шүүмжлэлүүдээ яриад байгаа. За жишээлбэл гэхэд сүүлийн үед батлагдж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хуулийн захирагдах зарчмаас ухралт хийсэн байна. Иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байна гэсэн энэ зүйлүүдийг ярьж байгаа. Энэ ер нь та нар одоо ерөнхийлөгчийн зүгээс энэ юутай нэгдсэн үндэсний байгууллагын тусгай хэлтгэгчийн тайлантай ер нь танилцсан уу? Энэ тайлан мэдээж одоо бид нар авах үгүй нь бол бас бидний л асуудал. Гэхдээ энэ тайлан илтгэлийг бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей дээр тавьдаг. Тэгэхэд бол Монгол улс бас нэг шившигтэй байдалд орохгүй тулд бид нар ямар нэгэн байдлаар энэнд бол бас нэг хариу үйлдэл заавалжгүй гаргах хэрэгтэй болно. Тэр үүднээсээ бид нар бас энүүнийг анхааралтай хандахгүй бол ерөөсө болохгүй нэ гэсэн юм бол би байр суурьтай энэ асуултандаа хариулт авъя. За нэгдүгээр микрофон. Байна. За хурлын гишүүдийн амрыг ирье. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш доктор Эрдэнэ цогтгч юм байна. За оюун дээр гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд одоо тавьсан ерөнхийлөгчийн хориг дээр тодорхой байгаа. Энэ төрийн өмч өвчлөл ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлагын чиглэлээр улсын хурлаас гаргасан одоо шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарч байгаа засгийн газрын шийдвэр, түүний харьяа болгон шийдвэр бол захиргааны иргэн шүүхэд хамаарахгүй гэдэг ийм агуулгатай байдлаар бол шүүхэд биш ерөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэдэгт хамаарахгүй гэдэг байдлаар ингэж хуульд өөрчлөлт оруулсан байна. Тэгэхээр энэтэй холбогдоод ер нь бол төрийн өмч өвчлөлттэй холбоотой, ашигт малтмалтай холбоотой, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой асуудлуудаар захиргааны байгууллага буюу одоо байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг шүүхэд гомдол гарах эрхийг бол Монгол Улсын одоо хуулиудаар олгосон байгаа. Тэгэхээр энэ асуудалтай бол энэ захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт бол нэгдүгээр зөрчилдөнө.
За энэ дээр одоо тухайлан хэлэх юм бол төрийн өмч хөвчлөлийн улсын хурл бол төрийн өмч хөвчлөлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, за хөгжилжүүлэх болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкны хөгжлийн одоо үндсэн чиглэлийг баталж, хөгжлөх хууль тогтоомжийн дагуу явж байгаа хэсэгт одоо хяналттай явах ийм үндсэн бүрэн эрхтэй. Тэгээ энэ хүрээнд гарч байгаа шийдвэрийн хүрээнд бол засгийн газар хөгжлөх хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалтыг батлаад энэнийхэн дагуу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол өмч хөгжлийн ажлыг зохион байгуулж үүсгэлийн тайлгнана гэсэн ийм хуулийн заалттай. Тэгэхээр энэ чиглэлээр тухайлах юм бол гаргаж байгаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргаж байгаа өмч хөгжлийн одоо доотлох худалдаа байдаг юм уу, бусад одоо арга хэлбэрүүдээр гаргаж байгаа шийдвэрийг бол одоо шүүх хянахгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өмч хөгжлийн үйл ажиллагаанд бол мэдээж өрсөлдөөн шалгаруулалтаар явна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж эргээ аж ахуйн нэгж байгууллага бол оролцож таараа. Тэгэхээр энд бол мэдээж одоо ялагдах гэдэг асуулт гарна. Гэтэл одоо ялагдж байгаа тал нь бол одоо шүүгд гомлох хэрэггүй болж байна энэ захиргааны ерөнхий хуулийн агуулгаар. За ашигт малтмал дээр ялгаа авахгүй улсын хурл бол улсын тусгай хамгаалтын газарт ашигт малтмал ирэх хайх ашиглах асуудлыг одоо шийдвэрлэх. За засгийн газраас өргөн мэдүүлснээр бол эсвэл өөрийн санаачлагаараа одоо тухайн ашигт малтмалын ордын стратегийн болон ордод одоо хамааруулах түүнээс хасах гэх мэтлэнгийн юм тодорхой одоо бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тэгээ энэ хүрээнд гаргаж байгаа шийдвэрийг засгийн газар хэрэгжүүлнэ. За энэтэй холбоотой одоо тухайлах юм бол улсын тусгай хамгаалалтын газраас одоо тодорхой эсхийг гаргах улсын хурлын шийдвэр гаргалаа гэж бодоход энд одоо ажиллаж амьдарч байгаа юм уу, энэ чиглэлд одоо хөдөө орон нутагт байгаа одоо тэр оршин сууж байгаа иргэдийн эрх ашиг бас өндөгдөх асуудал байхыг үүсэхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой асуудал бол мөн одоо шүүхийн хяналтаас гарч байна. За байгалийн нөөцийн удирдлагатай холбогдуулаад одоо тухайлах юм бол одоо газар түүний хэвлийг одоо улсын тусгай хамгаалтын газар улсын тусгай хэрэгцээнд одоо авах гаргах асуудал мөн ялгаагүй. Энд бас тодорхой иргэний эрх шиг хөндөгдөх одоо магадлалтай. Тэгээ ийм байдлуудын тодорхой энэ чиглэлүүдийг ингэж бүхэл салбараар нь одоо ингэж захиргааны ерөнхий хуульд оруулж одоо ингэж захиргааны үйл ажиллагаа биш гэж ингэж зааж байгаа явдал бол өөрөө захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд байгаа энэ зохицуултуудтай бол нийцэхгүй байгаа юм л да. Яг тэгвэл энэ 3 дугаар зүйлд бол маш тодорхой асуудлуудыг бол захиргааны үйл ажиллагаанд хамаахгүй гэж ингэж хуульчилсан байдаг. Тэрнээс одоо батлан хамгаалах салбар, аюулгүй байдал гэдэг юм уу, төрийн өмч хөвчлөл, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага ингэ бүхлээр нь ингэж одоо захиргааны үйл ажиллагаа биш гэж ингэж тодорхойлох явдал нь бол өөрөө Монголын одоо хууль зүйн шинжилгээ ухааны тодорхой За. Уг хэлэх юм уу? Хоёрдугаар микрофон. Оюун дээр гишүүний болгоомжлол зөвлөлтөө нөгөө нүүбийн юмыг ерөнхийдөө санал нэг байгаа юм. Тэгээд тэрийг зохицуулахын тулд манай энэ хоргийн хамгийн сүүлийн хуудасны 4-р зүйлийн улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа үндсэн хуулийн шинжтэй гэж хэлье. Тэрний учир нь бол 1 2 3 гэд үндсэл байгаа. Тэрний 3 дахь үндсэл дээр их газрын эрх зүйн системтэй голлох зарим орны захиргааны үйл ажиллагааны тухай хуульд үндсэн хуулийн шинжтэй үйл ажиллагаа гэдэг нэр томьёо тусглаа болоод ингээд олон улсын болоо явуулсан байгаа. Манад энэ хоёр үйл ажиллагаа холилдчиход ялгархгүй байгаа. Одоо энэ хоргийг хүлээж авах юм бол энэ нэр томьёог оруулаа явуучих юм бол наад нүүбийн олон улс бол ойлгоно. Ийм юм тусгаарлах гээд захиргааныхаа нийт эрх зүйгээс тусгаарлах гээд байгаа учраас ийм өөрчлөлт хийсэн байна гэж ойлгуулах гээд байгаа. Тэрнээс одооны улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа гэдэг энэ чинь одоо нэлээд олон жилийн өмнө томьёологдсон. Одоо тэрнийг ингээд улам дэлгэрүүлээд иргэдийн эрх одоо үндсэн хуулийн 16-гийн 14-т заасан шүүхэд хандах эрхийг баг үндсэнд нь ингээд хомсоор байгаад ингээд маш бага болгож штэ. Тэгээд тэрнээс сэргийлж ерөнхийлөгч бол их хурлын зорилгыг ойлгоод байгаа. Зорилго бол санал нийлж байна. Гэхдээ зорилгоо олон улсад ойлгохоор ингээд томьёолцгоо. Тэгэх юм бол одоо асуудал гарахгүй. Одооний энэ өргөн томьёоллын аюул нь болохоор их хурл засгийн газар нэг нь хууль гаргадаг, нэг нь гүйцэтгэдэг энэ хоёр байгууллагын зааг ялгаа улам алга болгоод байгаа. Давхар дээлнээс гадна их хурлда
захиалга өгөөд нэг шийдвэр гаргуулад тэрнийхээ дагуу шүүхэд хандахгүйгээр ингээд бүх засгийн газрын байгууллагуудыг дээрээс доошоо хүртэл тийм шийдвэрүүдийг бий болгож шинээр зохиож болж байгаа. Жохон бүдүүлэгдэх жишээ. Гэхдээ ийм байдал үүсэхэд болохгүй гэх газаргүй болцсон байгаа нь. Жишээ нь Улаанбаатарын бүх гэр орооллын газрыг улсын их хурл шийдвэр гаргаад улсын тусгай хэрэгцээнд авч болно. Утаа гаргаад байна, хөрс бохирдуулаад байна. Энд одоо байшин барья. Ягагтвэл засгийн газар хотын захиргаа тохирох гээд үн тохирохгүй шүү дээ. Тэгээ юу ч гэдгийг 10 сая төгрөгөөр нэг хашааг үнэлж авнаа. Шийдвэр гарсан. Би хашааны эзэн би хашаага 100 саяар зармаар байдаг. Нэгэнт энэ хуулийн дагуу шүүхэд заргалт хэрэггүй болчиход байгаа. Гипотетически ийм ситуац үүсч болно. Тэгүүлэхгүй тулд үндсэн хуулийн эрх зүйн шинжилгээ үйл ажиллагаа гэж Эрдэнэт шиг одоо юу ч байдгийг баталгаа хамгаалах зорилгоор, аюулгүй байдлыг хангах зорилгоор янз бүрийн шийдвэр улсын их хурл гаргаж болно. Тэрийг энийг эргэн хүний үндсэн хуулийн 16-гийн 14-т заасан шүүхэд хандах эрхийг боомлчихгүйгээр хийх боломжийг л одоо энэ хоргийг гэж харж байгаа. За жоохон засварыг явууч болж байна. Ерөнхий эдээг бол үгүйсэхгүй байгаа. Бусад улсын жишгтэж байдгийм байна гэж. Болсон. Их хурлын шийдвэр чинь цэцмэц рүү явахгүй юу? За